Аз нуханлын бүс нутгийн анхаарал татсан бас нэг цэг нь Тайваны арлын нөхцөл байдал болоод байгаа билээ. Тайваны ерөнхийлөгч Лай Чэньтэй өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдээлэлтэй тус улсын батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх үйл явц нь бүгд найрамд хятад улсыг өдөө хатгсан хэрэг биш гэж мэдгдсэн бөгөөд Америкийн нэгдсэн улсад батлагдахаар хүлээгдэж буй шинэ зэвсгийн худалдаа авалтын явц нь удахгүй батлагдана хэмээн найдаж байгаа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Лай Чэньтэйгийн энэхүү мэдээлэл нь сүүлд Хятадын ардын чөлөөт хайрам Тайваны арлын иргэн тойронд цэргийн сургуульд дарамт шахалтаа үр дүн байгаагаар эрчимжүүлж буй цаг үед гарч байгаагаараа онцлог юм. Тэрээр Тайвань улс бүс нутагт инх тайван доктортой байдлыг сахин хамгаалж одоогийн нөхцөл байдлыг буюу статус квог хэвээр хадгалахын төлөө тууштай зогсож байгааг илэрхийлжээ. Гэсэн хэдий ч өөрийн ардчилсан нийгмийн үнд зүйлс ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалахын тулд аливаа гадны дарамт шахалтад хизээч бууж өгөхгүй гэдгээ дэлхийн нийтэд дахин сануулжээ. Тайваны батлан хамгаалах стратегийн гол тулгуур нь Америкийн нэгдсэн улсын цэрэг зэвсгийн тусламж байсаар ирсэн. Хүлээгдэж буй шинэ зэвсгийн багц нь Тайваны зэвсэгт хүчнийг шинжлэх, ялангуяа асимметрик дайны чадварыг эрс сайжруулахад нэн чухал ач холбогдолтой юм. Харин энэ бүхний хариуд бүгд найрамд хятад улсын зүгээс уламжлал ёсоор маш хатуу эсэргүүцэл илэрхийлсээр байна. Бээжин Америкийн нэгдсэн улсыг Тайванд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг удаадараа шаардаж энэ нэг хятад зарчмыг бүдүүлгээр зөрчиж хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг хэмээн буруутгадаг. Саяхан хятадын тал Тайваны иргэн тойронд байлдааны хөлөг онгоц болон сөнөөгч нисэх онгоцуудаа олноор нь илгээж цэргийн хүчээр сүрдүүлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн нөхцөл байдлыг улам хурцтгаад байна. Ерөнхийлөгч Лай Чэньтэй хятад улсыг цэргийн хүчээр сүрдүүлэхээ зогсоож үүний оронд харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр инх тайвны яриа хэлцээний ширээнд суугахыг уриалж байна. Үүний зэрэгцээ Тайвань улс цаашиж батлан хамгаалах хүчин чадлаа тасралтгүй бэхжүүлж ардчилсан холбоотой орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх болно гэдгээ батлан хэлжээ.